Сайн байцгаана уу? 5 дугаар ангийн математик хичээлийн 5-ын 3-ын Б, 5-ын 3-ын Е гэсэн сургалтын зорилтын хүрээнд хийсэн хэрэглэлтүүнээ та бүхэндээ танилцуулъя. За 5-ын 3-ын Б-д маань призм ба пирамидын бит түүний дэлгээс таних гэсэн сургалтын зорилтын хүрээнд эдгээр нөлтөнийг бэлтгэлээ. За 4-р ангид маань хүүхдүүд маань параллелепипед бит түүний дэлгээс мөн куб цилиндр гэсэн битүүдийг мэддэг учраас эдгээр битүүдээр үндэслээд призм ба пирамидын дэлгээс битийг бүтээхийг хэрэглэн бэлтгэлээ. За призмын бит бүтээлээ дэлгээс нь. За пирамидын бит бүтээлээ. За дэлгээс нь. За мөн хүүхдүүдтэй эдгээр битүүдээ хосоороо, ганцаарчлан, багаар гэх мэт хүүхдүүдийн хүртэх мэдрэмжийг илэрхийлэх зорилгоор 3D бит гэсэн номыг бүтээлээ. За эдгээр 3 бит номыг хүүхдүүд хүртээж ганцаарчлан гэж хэрэглэж болно. За салаагаараа призм бит бүтээлээ ард нь дэлгээс нь үлдэж байна. За гэт мэтлэн битүүдийн 3D номоор гаргаж өгсөн. За мөн хүүхд багш самбар дээр үзүүлэнгээ байрлуулаас гадна батгал хичээлээрээ эдгээр битийнхээ ухтгууныг хормогчн дээр тусгаж өгсөн. За батгал хичээлээр багш дундуур нь яваад хүүхдүүдээс ухтгууныг асуугаад хормогчоо өргөд ингэж явж болно. За энэ хормогчоо багш нь дүрслэг урлаг хичээлтэй холбоон үндсэн 3 өнгөн дээр суулгаж өгсөн байгаа. За мөн хүүхдүүдийн энэ эдгээр битэд танил олон аргыг хэрэгжүүллээ. За үүний нэг нь бол пазл тоглоом. За пазл тоглоомыг ашиглаж оюун ухаанаа хөгжүүлэх. За энэ 5 үнцгт призм ингээд аваад эвлүүлээд хүүхдүүд маань битээ бүтээх, дэлгээсээ бүтээх гэсэн зорилготойгоор энэхүү даалгаврыг хүүхд бүрээр ажилласан. За мөн ажлын хуудас хүүхдүүдийнхээ хэрхэн ойлгож байг үнэлэх зорилгоор энэхүү ажлын хуудсыг бэлтгэсэн. За ажлын хуудас маань ойлгох, хэрэглэх, бүтээх гэсэн төвчнөрийн эдгээр даалгаврыг бүтээсэн байгаа. За мөн энэ ажлын хуудасд маань гэрийн даалгавар, за ардлал нь хүүхдүүдийн ухтган бэлэг бүтээх ухтган байгаж өгснөөр бас илүү давуу талтай болов уу. За мөн энэ хүүхдийн доогоор ангидаа багшуур ингээд ухтгунаа байлуулчихна. Хүүхдүүд тухайн юугаа мартсан тохиолдолд эндээсээ хараад бол бас харж аваад ашиглаж болно. За энэ идэвхтэй сургалтын арга сонгосон хүүхдийн сонирхолтой хичээлийг явуулах үднээс энэ идэвхтэй сургалтын арга сонгосон үзүүлэн байна. За хүүхд маань битээ таньж байна уу үгүй гэдгийг ойлгох үднээс. За дөрвөн үнцгтэй пирамидыг холбоогоор за зөв болов гэж гэрлээс баяр хүргэн. За дөрвөн үнцгт пирамид маань 5 ороотой 5 тастай 8 ирмэгтэй гэдэг ухтганы бас хүүхдүүд нь олж авч болно эндээс. За эдгээр бүх мэдлэгээ хүүхдүүдийг олж авсан үнэлэх үүднээс багшны QR код хүүхд бүрийнхээ нэрээр QR кодоор үнэлж болно. За дараагийн суралцсан зорилго болох 5-ын 3-ын Е буюу тэгшинц гурвалжныг 90 градус зэргүүлэх суралцсан зорилтын хүрээнд эдгээр бүх хэрэглэхийг бэлтгэсэн байгаа. За хэвтээ тэмдэглэгийн дагуу тэгшинц гурвалжныг 90 градус зэргүүлэхэд ашиглана. За мөн дурын нэг цэгээс тэгшинц гурвалжныг 90 градус зэргүүллээ. Мөн цагийн зүүнний дагуу 90 градус зэргүүлсэн, цагийн зүүнний эсрэг 90 градус зэргүүлэхэд бас ингэж ашиглаж болно. За мөн слайдаар нэг харуулж өгч байна. За тэгшинц гурвалжныг босоод тэмдэглэгийн дагуу хэвтээ тэмдэглэхэд тэгшинц гурвалж маань 90 градус зэрхэн яаж ингэж байгаа хүүхд бол хараа шууд мэдрэхэд энэ үзэлэн байна. За хүүхд болгондоо тарааж өгөх материалаар энэхүү хэрэглүүнийг бэлтгэлээ. За
тэгшин сурвалжийг цагийн зүйн дагуу 90 градус нуглаарай. Цагийн зүйн дагуу нуглаарай гэж. За тэгшин сурвалжийг цагийн зүйн дагуу нуглалаа. За ингээд 3 оройг нь тэмдэглэсэн байгаа. 3 цагийг тэмдэглэсэн. Цагийг тэмдэглэх нэгэн дээр тэгшин сурвалжныгаа үүсгэж хүүхдүүд сурнаа. За хүүхэд би дагаад ингэж хийж болно. За мөн нөгөөх нь мөн адилхан цагийн зүйн дагуу 90 градус эсрэг цагийн зүйний эсрэг 90 градус нуглах даалгавар байна. Мөн энийг бол нэгэн хүүхэд бол чадварчсан 90 градусын эргүүлэлтээ ойлгоцсон тохиолдолд энэ даалгаврыг ажиллаж болно. Цагийн зүйн дагуу 90 градус зураарай. Энэ болохоор цагийн зүйний дагуу цагийн зүйний эсрэг 90 градус зураарай. За бүр хүүхэд нөгөө 90 градусаа ойлгоогүй бол ийм багш нэмэлтээр слайд өгөөд давхарлан зураад тухайн хүүхэд маань давхарлан зураад слайдаа 90 градус эргүүлэхэд нөгөө зурсан тэгшин сурвалж маань хэрхэн хаана очиж байгаа гэдгээр хүүхэд өөрсдөө бие дагаад бол бас хийж сурах боломжтойгоор энэ хүүхдүүд хэлсэн байна. За энэ бүр хүүхэд 90 градусаа ойлгоцсон тохиолдолд энэ хүү хэрэглэгчээр ажиллаж болно. За эдгээр дүрсийг цагийн зүйн дагуу 90 градус эргүүлээрэй. Байршуулаад эргүүлэн байршуулаарай. Тэгэхэд хүүхэд бол өөрсдөө гарч ирээд тоглож болно. Энэ цагийн зүйн эсрэг 90 градус эргүүлэх тэгшин сурвалжныг гэх мэтээр энэ хүүхдүүдийн чадварыг дэмжин хэрэглүүнийг хийлээ. За мөн даалгаврын ажлын хуудсыг бэлтгэсэн. Энэ ажлын хуудас маань хүүхдийн ойлгох түвшин, хэрэглээний түвшин, бүтээх түвшнээр энэ даалгаврыг боловсруулсан байгаа. За ажлынхаа хуудасны ард талд бол мэдээж мэдлэгээ батгаараа хүүхдүүдээ гэсэн ухтгууныг бол суйлуулж өгсөн байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.